компани гэрээ олон асуудлыг бол ерөнхий сайдыг огцруулах. Тэр засгийн газар сайн муу ажилласан 50 дугаар тогтоолыг хоёр иргэн биеиндээ хохир гэсэн бол энэ компани тавих хамгийн сайн. 500 мянган төгрөгийн цалинтай дарга бүртгийг энэ хол гишүүнээс эхлэе гэж бодож байна. Жирийн л юм шаардсан шүү дээ. Өнөөдөр 50 дугаар тогтоолоор дамжуулаад Урсгал зарлага ногооныгоо усахад контролтой багтаж амьдарч сураа. За сайн байцгаана эрхэм үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргье. За таны мэдхэд телевиз ардчилсан хүчний холбоотой хамтран 7 хоног үргийн лав гарыг бүрт үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөдөг. Монголын шинжлэлийн шууд нэвтрүүлгээ маань өнөөдрийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр Монгол Улсын их хурлын гишүүн Ган Гоёг, Улсын их хурлын гишүүн Баяр сайхан, ардчилсан хүчний эмэгтэйчүүдийн холбооны дэргүүн Баццэг гэгч өрөлдсөн ирсэн. Бид бүхэн өнөөдөр бас чухал одоо сэдвээр өнөөдөр та бүхэнтэй хөөрнөлтөөр ингээд өнөөдрийн шууд нэвтрүүлэг маань эхэлж байна. За ингээд эхний асуултаа би Ган Гоёг гишүүнээс тавьж бодож байна. Сүүлийн үед бас Монголын ард түмний бас мэдээж нэлээд бас цааз болж байгаа нэг зүйл бол өмнө говийн одоо толгой нүүрсний ордыг эзэмшдэг аймхай менежерийн одоо охин компани болох Савско бизнес одоо хувьцааныхаа 57.6%-ийг бүгд найрамдах хятад улсын одоо 100% өрөнгө оруулалттай Чалко компанид худалдлаа гэсэн одоо энэ сенсацтай мэдээлэл байна. Энэ талаар ер нь таны бодол болоод ардс намын байр суурь ямар байгаа гэдэг энэ сэдвээр өнөөдрийнхөө шууд ярилцлагыг эхлэе гэж бодож байна. За ер нь бол альва улсын төсөнд улсны аюулгүй байдлыг хангах хад чухал нөлөөтэй тийм салбарууд байдаг л да. Тэгээд тэр салбаруудыг бол стратегийн ачаал хөдөлгөөний салбар гэж ингэж хэлдэг. Тэгээд за одоогоос 2010 онд стратегийн ачаал хөдөлгөөний салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай гэж хуулийн төсөл хэсэг гишүүдийн хамт өргөн барьж ирсэн. Тэгээд тэр хууль маань улсын их хурлаар хэлцгээсэн шийдэгдээ дэмжигдээд хэлцүүлгийн шатнд байсан гэж ингэж хэлэх байна. За нөгөө талаас энэ стратегийн ачаал хөдөлгөөн гэдэг үг бол 2006 оноос хойш бол ашигт томтмолын салбарт бас их яригдах болсон. Тэгээд яригдсанаас гадна ашигт томтмолынхаа тухай хуулийг батлаад Монгол улс бол стратегийн ачаал хөдөлгөөн бүхий ордууд гэж баталсан байгаа. Тэгээд энд бол нэг 15 орд байдгийн. Тэгээд тэр 15 ордын 14 нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Нэг нь бол хувийн хвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Ийм ордууд байгаа. Түүнээс гадна нэг 38 ордыг ер нь стратегийн ачаал хөдөлгөөн бүхий салбарт ордод хамруулал яасан бэ гэсэн ийм байдлаар хамруулах эсхийг засгийн газрыг санал боловсруулж улсын их хурлд оруулж ирэх гэсэн ийм асуудлыг шийдэж юм аа. Тэгээд өнөөдрийн тэр өмнө говийн эс Саускопи Санс гэдэг тэр компани тухайд бол манай нарийн цохиотын орд гэдэг байгаа стратегийн ачаал хөдөлгөөний ордод орсон. Тэрний одоо хөдрийн биетийн сүүлийн хэсэг ч юм уу толгойн хэсэг ч юм уу үргэлжлэн ч юм ийм байдалтай байна гэж ингэж ойлгож байгаа. За нөгөө талаас ер нь бол ийм Монголын баялагийг одоо баялагт бүртгэдэггүй байхад нь олон улсын одоо хөрөнгөний бирж дээр гаргаад одоо компани бүртгүүлээд компани үнэлүүлээд хувьцаа гаргаад санхүүжилт босгоод гэдэг буруу хандлага бас яваад байна. Хоёрт нь манай баялагийг гадны хоёр нөхөр эсвэл хоёр хуулийн этгээд хоёр компани хоорондоо наймалцах асуудал бас гараад яваад. Тэгэхээр энэ бол болохгүй асуудал юм аа. Ер нь бол хуулийг сайн хэрэгжүүлэх юм бол бас энэ асуудлыг цэгцлэх боломжтой асуудал байж л байгаа юм л да. Тэгэхээр тухайн орд ерөнхий хайгуул хийлээ, нөөцийн тодорхой төвшөнд боллоо гэхэд Монголын баялагын нөөц заавал бүртгүүлэх хэрэгтэй л да. Тухайн орд жишээлбэл когч нөөцний орд байх юм бол тэр бол өөрөө төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхийд. Тийм учраас ийм салбар бол тухайн орны стратегийн ачаал хөдөлгөөний салбарт байдаг. Эрчим хүчний нөөц байх юм бол эрчим хүчний салбар гэдэг эрчим хүч гэдэг асуудал тухайн улс орны бас стратегийн ачаал хөдөлгөөний салбарт байдаг. Тэгээд энэ засгийн газар тэгээд нөгөө харьяалдаг яам энэ төр нь юу хийж ийсэн, яаж ийсэн энэ хариуцлагагүй байдал бас байгаа. За нөгөө талаас эргэцсэн орчны хувьд стратегийн үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ачаал хөдөлгөөний салбараа яг
оновчтой болгоод тэр хуулиа баталчих асуудал бий. Нөгөө талаас бас Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал баталсан. Энэ дотор бас ийм салбарууд гэдэг. Үндэсний аюулгүй байдлыг хангах салбар гэдэг. Одоо хүнсний салбар, Монгол хүний эрүүл мэнд гэх юм уу. Энэ бүх салбаруудыг оруулсан байгаамаа. Тийм учраас тусмаа энэ стратегийн ач холбогдол бүхий салбар улмаар тэр стратегийн ач холбогдолтой ордод гадаадын төрийн өмчийн эсвэл төрийн өмчийн оролцоотой компани хувь эзэмшнэ гэдэг бол аль ч оронд стратегийн ач холбогдлын салбарт байдаг юм асуудалтай. Тийм учраас энэ асуудлыг өнөөдрийн хүчинтэй үйлчилж байгаа Монгол улсын хуулийн хүрээнд дахиад хууль эрх зүйн очноо боловсронгуй болгоод энэ асуудлыг бол хязгаарлах зохицуулах ёстой гэж ийм байршилтай байгаа. Арс намын бүлэг дээр бол тэр бидний санаачилсан хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт одоо сүүлчийн хэлцүүлгийг яаралтай гэсэн ийм шийдвэр бол гаргасан байгаа л гэж ингэж хэлэх байна. Баяр сайхан гишүүний хувьд бас. За баярлалаа. Энэ чухал ач холбогдолтой асуудал яригдж байгаа. Монгол улсын үндэсний аюулгүй байдал. За ерөн эцсийн түнд хэлэхэд Монгол хүний аж амьдрал, Монгол хүний сайхан амьдрах асуудалтай шууд холбоотой юм чухал асуудал байгаа юм. 1990 оноос ардсан нам чөлөөт эдийн засгийг сонгосон үзэл баримтлал дээр тодорхой заасан байдаг. Эдийн засаг бол чөлөөт эдийн засгийн хувийн хэмжээнд толгуурласан үндэсний одоо аж ахуй нэгж үндэсний хөрөнгө оруулагч, үндэсний одоо инженерийн капиталистуудыг одоо дэмжих ийм бодлого баримталж үдийн хүртэл явж байгаа л 22 жилийн хугацаанд. Гэтэл яг өнөөдөр ялангуяа уул уурхайн салбарт одоо стратеги ач холбогдол бүхий энэ ордууд дээр нөхцөл байдал ямар байна вэ гэвэл гадаадын тэр тусмаа хөрөнгө оруулалтаас гадна гадаадын засгийн газрын хөрөнгө оруулалттай компаниуд орж ирж байна л да. Тэгэхээр бидний нөгөө ардсан намын анхнаасаа барьсан үзэл баримтлалттай тэр чинь сөргөлдөд ирж байгаа байхгүй юу? Бүр улсын хөрөнгө оруулалтын эдийн засаг давмгаалахаас илүү тэрүүн дээр нь бүр гадаадын манай өмнөд хөршийн засгийн газрын хөрөнгө оруулалттай тийм компани жишээл одоо сая хааны гишүүнд дурдлаа өмнө говийн Ялс компани 71% худалдаж авах асуудал яригдж байна л да. Тэгэхээр ганцхан Монгол улс бид энэ асуудлыг одоо ингээд санаачлаад явж байгаа юм биш ээ. Дэлхийн олон улс орн, уул уурхайн баялагтай олон улс орн эдийн засгийг хамгаалах, үндэсний эрх ашиг хамгаалахын тулд ийм хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй хийд юм аа. Оросын холбооны улс бас 2008 онд ийм зохицуулалтаа хийжсэн мэлээ. Казахстан улс 2005 онд одоо стратеги салбарт хөрөнгө оруулах хязгаарлалтын хууль эрх зүйн орчин актыг мөрдүүлж ирсэн байна лээ. Тэгэхээр бид өнөөдөр бас оройтчгүй байна. Өнөөдөр бид ер нь Монгол улсын уул уурхайн салбар эдийн засаг ямар нөхцөл байдалтай байгаа бол бүгдээрээ сайн мэдж байгаа шүү дээ. Тэгээд эдийн засаг асар их хурдтай өсөж байна. 17.5% гэж байгаа. За алтан босоор 40% эдийн засгийн өсөлттэй гэж ярьж байгаа. Бүр сүүлдээ сая жирийн эдийн засагчид энэ хөөсөн ийм эдийн засгийн үзүүлэлт байна гэдэг Монгол улсын засгийн газар өөрөө хөдөлмөршүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд одоо стратегийн салбарт ялангуяа одоо нүүрсний олборлолт, нүүрсний том ордууд дээр дийлэнхийн одоо манай өмнөд төрш мөн Австралийн компаниуд худалдаад авсан байна л да. Тэгээд дэлхийд Монгол улс хэдийн хамгийн том нүүрсний нийлүүлэгч болсон гэсэн ийм зүйл яригдж байгаа. За хэдий олборлож тэрвэл зөвхөн олборлоод хил гаргаад хэдтэй худалдах асуудал яригдж байгаа байхгүй юу? Яг бодит байдал дээр тэр их гадагшаа гарсан нүүрсний баялагын үнэ хөлс тэр олон миллиард доллар Монголын хөрсөн дээр ерөөсөө буухгүй байна. Эргүүлээ тэр компани мэдл тэр хил даваад шууд гадаад улс орны өөр компани их ашигын төлөө үйлчлэл явуулж байгаа. Тэгэхээр олон миллиард долларын валютын орсгол эргээд Монгол гараад явж байна. Монгол улсын эдийн засагт бууж байгаа нь маш бага байна. Би сая Монгол улсын нэг томоохон банкны эзэнтэй банкиртай хөрөлдлөө. За эдийн засгийн өсөлт Монгол улсын эдийн засагт банкны салбарт одоо эрг
зүйл нөлөөлж гинөө гэж би асуулаа. Гэтэл одоо надад бол яг бодит байдлаа тухайн эдийн засагч юу хэлж гинэг бол нийт энэ их валютын урсгалын дөнгөж 10% нь Монгол улсын эдийн засагт үлдэж байгаа гэж байгаа. 10%. За тэр нь үлдэхдээ яаж үлдэж гинэг бол тэр уулуурхайн салбарын тэр техник тоног төхөөрөмж худалдаж авахтал эргүүлээд тэр баялаг уух. Ийм зүйлс хөрөнгө оруулалт хийдэг. Түүнээс ш одоо Монгол улсын эдийн засагт дээд бүтэц барилга орон сууц за бусад салбарт хөрөнгө оруулж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ манай нэр бүхий гишүүдийн энэ санаачилсан хуулийн төсөл бол яа харахгүй бид маш яаралтай ийм үндэсний их ашигла бодолцсон үндэсний компаниудаа хамгаалсан энэ чинь бас үндэсний компаниуд юм шиг үндэсний компаниудаа хамгаалсан ийм одоо чухал ач холбогдолтой хуулийн төсөл байгаа юм л да. Америкийн нэгдсэн улсын баруун эрхтүүд том бомбыг Арабын хөрөнгө оруулалттай компани худалдаж авах асуудал яригдахад конгресс дээр жишээл зөвшөөрөг байна. Яг зөвшөөрөөгүй бол яг үүнтэй ижилхэн хууль эрх зүйн орчин бол байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн эдийн засгийн салбартаа хязгаарлах яг одоо бидний ярьж байгаа энэ хуультай агаар нэг юм хууль байт юм байна л. Тэгэхээр тэр агуу том дэлхийн нэг номерын эдийн засаг өөрийнхөө эрхшгийг удаа тийм хууль хийсэн байхад бид бол одоо хийхэн зүйтэй гэсэн ийм байр суурийг манай ардс намын бүлэгтэр санал нэгтэйгээр энэ хуулийг одоо цаг алдалгүй хэлцээд явах зүйтэй гэсэн ийм байр суурь илэрхийлсэн байгаа. За ганц уулуурхайн салбар биш. Энэ стратегийн салбарын бүр нарийн ярих юм бол 15 6 салбар. Зүгээр одоо энгийнээс нь дурдаад ярих юм бол харилцаа холбооны салбар байна, хэвлэл мэдээллийн салбар байна. За эрчим хүчний салбар байна. Гэх мэт одоо зүйлүүд байна. За мөн цагуурд нөлөөлөх гэх мэт үйл ажиллагаа цагуурын эдийн хөгжлөгийн байгууллагын тэр зүйл хүртэл одоо бас орно. Ингээд ярих юм бол энэ задраад явах юм салбар байгаа юм. Стратегийн салбарууд нь. За энэ тал дээр бас баццэгчүүд, харин эмэгтэйчүүд, эмэгтэй улс төрчдүүд бас ямар хөө байр суурь илэрхийлж байна вэ? Таны санаа бодлого бас сонсоо. Тэгээд бүгдээ сайхан ярилцаад бас энэ хооронд манай үзэгчид бас энэ доор гарч байгаа асуултыг бас тав харж байгаа. Тэгээд тав хүн бас саналаа явуулаарай. Стратеги ач холбогдлын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гаргах нь зөв буруу юу гэдэг дээр бас тав хүн манаас мессежээр бас бидэнтэй бас саналаа нэмэрлэж бас бидний ажилд бас үнэтэй үнэмрээ оруулаарай гэж хүсэж байна. За ингээд таны яриг сонсъё. Би одоо өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохдоо тэгвэл иргэн хүний хувьд, эмэгтэй хүний хувьд өөрийнхөө харж байгаа өнцгийг бас их ярил гэж бодлоо. Магадгүй над ч бодож байгаа олон бүсгүүчүүд байгаа. Тийм мөн одоо бас энэ талаар бодохгүй энэ уулуурхайн салбарч эмэгтэй хүний өөрийн амьдралын их хол асуудал байхгүй юу? Ер нь бол боддоор. Гэтэл төвнөөс илүү эрүүл мэнд одоо халамж үйлчлэгээ боловсрол хүн сэтрэг гэх юм бол бидэнд их ойрхон асуудал байдаг. Тэгэхээр яг ер нь бол биднийг ингээд намайг бол харж байхад бол энэ эдийн засгийн уулуурхатын одоо баялагтаа суурилсан эдийн засгийн энэ бодлогыг бол 7 хэмжиж хийж нэг огтлох ёстой юм. Дандаа араасаа бол ийм асуудал дагуулдаг байгаа байхгүй юу? Өшөө нөгөө дээлхийг торгоо огтлоо хийцэн. Тэгэл дараа нь одоо түүнийг одоо зүйсэн одоо материал гэдэг бол яаж одоо харагддаг үлээ? Огт одоо огтлогдоогүй материал яаж харагддаг гэдэг дээр бол бас магадгүй энэ бол нэг хүүсийн одоо ялгаатай бидний асуудалд хандж байгаа өнцөг байж харагдаж нэг болох юм. Ер нь тэгэхээр асуудалд хандахдаа сайн одоо судалж үзэхгүйгээр бараг одоо хүчээр тэр Аванхой Майнс ОТ одоо тэр юу гэдгийг ТТ гэдэг 5-7 өдрийн чинь бол асуудлыг миний өнцгөөс харахад бол маш хурдан хугацаанд их хүчээр шийдсэн. Тэгээд энэ одоо өнөөдөр асуудал дагуулж байгаа асуудал нь бол мэдээж тэр нөгөө асуудалд нөгөө хурдан хандвал яаддаг үлээ тэр л одоо эрсдлээ өөрөөл одоо энэ Монгол улсыг хүнд байдалд оруулаад байгаа энэ асуудал харагдаад байгаа. Тэгэхээр одоо өчигдөрхөн бас ярьж илээсэн энэ төсвийн өрийн асуудал бас л би хүүсийн ялгаатай өнцгөөс харах юм бол эмэгтэй хүмүүс бол төсвийг харин одоо манай Монгол улсын өрийн асуудлыг биш авлагын асуудлыг би ярмаар байгаа байхгүй юу. Гэтэл Монгол улсын өрийн асуудал одоо хэдэн дээр болчлоо гэдгийг бол зарлж агчсан юм. Тэгэхээр энэ засгийн газар маань одоо ер нь яг юу хийгээд байгаа бол ер нь ойлгоход айгүй хэцүү болчиход байгаа. Тэгэхээр сая манай гишүүдийн маань ярьж байгаа тэр стратегийн одоо ач холбогдол бүхий салбар гэдэг маань ер нь би эцэцтэй бол Монгол хүний
аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудал тавигдах тэр асуудал бүр бол стратегийн одоо ач холбогдол бүхий салбар бодлого байх хэвээр. Тэрний явж хүний л одоо аюулгүй байдал гэж байх хэвээр. Тэгэхээр би бас одоо энэ уул уурхад хитгэрхий их одоо тийм одоо уул уурхайн одоо сэдв их өргөн өндөгдөж энэгээр л одоо манайх бол их үндэсний баялгаа бүтээч хэмээр яриад байгаа бол жоохон шөмжлөлтэй ханддаг. Ийм одоо улс орон байгалийн баялгаа ашиглаад улс орныхоо асуудлыг төгс шийдсэн, хөгжлийн асуудлыг төгс шийдсэн улс орн гэдэг бол байна. Миний өнцгөөс харахад бол тэр одоо Саудын Араб хүчний баян ч гэсэн өнөөдөр тэнд ядуу баяны ялгаа бий болчихсол байж байна. Нөгөө хүмүүсийн амьдрал дээшлэггүй байж лэн Арабын улсууд одоо үндсэндээ юучгүй болсон. Тэр одоо сэндийцсэн газар одоо юу ч хэрэглэх одоо боломжгүй газартай л одоо үлдсэн, амьдрал сайжраагүй. Тэгэхээр энэ маань өнөөдрийн цаг үед амьдарч байгаа бидний асуудал биш. Би бол илүү их хойч үедээ бид нар юу үлдээх ёстой юм бэ гэдэг. Тэгэхээр нөөцөө задлсан ч гэсэн энэ чинь багаар шаардлагатай зүйлд одоо задлаад энэ хөрөнгийг бол үр ашигтай явуулахгүйгээр гинтгэл энд одоо энэ стратегийн ач холбогдол бүхий 15 ордыг ийм одоо улсын төсвийн хөрөнгөөр ингэж их нээчгээд тэгээ тэрийг бүгдээр ингэ ямарч бодлогогүйгээр ингээд 50 туусны харгаагаар энэ гадаадын хөрөнд нөгөө хуулийн цорхойг нь ашиглаад энэ гадаадын хөрөнгө оруулагчид худалдах 8 одоо монголчууд одоо хувьдаа энэ байдлыг ашиглаж баяж ах гэдэг юм уу ийм одоо шодрог бус байдал бий болоод байгаа юм. Энэ одоо их гадагшаа явж байгаа энэ буруу урсгалыг зөв голдролд нь оруулах хамгийн зөв гарц нь одоо энэ хууль батлагдсанараа бас эргээд Монголын ард түмэнд ашигтай болж чадна гэж бодож байгаа. Ер нь яг хөө аливаа хөвөмж бай, өрөвдөж бай. Амьдрах арга барил орчин гэж байгаа л та. Тэгээд тэрний нийлбэр нь жишээлбэл тусгаадсан үндэснээр тухайн үндэсний өөрийнх нь одоо онцлог газар зүйн байршил, хүн амын тоо гэдэг зах зээлийн хэмжээ хэлдэг. Энэтэйгээ уялдаад тэгээд хацис үндэсний аюулгүй байдал. Үндэсний аюулгүй байдлаа хангахад ямар стратеги хэрэглэх ёстой юм бэ? Тэр нь стратегийн дахиад задгаад стратегийн ач холбогдлохын салбар гэж ингээд явж байгаа юм асуудал. Тэгээ яг энэ дээр энэ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг бид бас ялгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Одоо салбар болгонд гадаадын хөрөнгө оруулалт гэж дэмжиж явах хэрэгтэй юм уу? Ер нь тэгээд нийтлийн утгаараа Монгол улсад ашиггүй байх юм бол цаахад оруулах хэрэгтэй юм уу гэдэг асуудал. Энэ бол өнөөдөр анхаарлын зэгт ирж байгаа юм л да. За яг ашигтайалтны салбар дээр хэлж байхад зөвхөн өнөөдрийн байдлаар бол хамгийн ихний ордныг оюутлахын орд яг сайн ч мууч ямар ч байсан гэрээ байгуулагдсан. Тэгээд гадны хөрөнгө оруулалт орж ирээд ингээд байж байна. Гэхдээ оюутлахын ордын эдийн засгийн эргэлтэнд оруулах хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй байхдаа бид ямар ч өргөд байсан л та. Тэгээд гэрээгээ тавьсан чинь одоо бол яг цагийн минутаар өөр тооцоолж явж байгаа тийм. Тэгээд тэрийг бас гараж хөндрүүлээд хэлчих юм бол ламбард нь тавьсан гэдэг. Тэгээ энэ асуудал бас төсөө орчинтой холбоотой би асуудал би ашиглалтын лицензээ гэрээ байгуулах байж өгөө тавьсан ч асуудал би за гэрээ байгуулахдаа одоо өнгөрсөн 20 дугаар зуунд Африк орныг байгалийн баялагтай хамт ингээд төлөвлөсөн гэрээний загвартай их төстэй загвар мэдсэрэж уршин зүтгүүлсэн асуудалч би. Тэгээд ер нь яг нэг алдаж болно л доо. Гэхдээ дахиад алдах юм бол их том асуудал авчлах гэдэг. Ингээд өнөөдөр бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал энэ бүхэн бол зөвхөн төр засгийн ч биш Монгол улсын иргэн бүрийн анхаарах юм болж ирж байгаа гэж. За энэ дээр ер нь бол бас төрийн бодлого байсан уу гэж байсан үргэлж ирсэн. Жишээлбэл стратегийн ордуудад ард түмэндөө дааврхийн хөвцөө эзэмшүүлээ гэдэг. Ийм бодлогыг шийдсэн намайг тавьж ирлээ л да. Тэгээд хөвцөө эзэмших гэдэг чинь жишээлбэл тийм хөвцөө эзэмших. Стратегийн ордод хөвцөө эзэмшиж байгаа хүн гэдэг чинь
тэр ордыг ашиглаж байгаа компанийн үйл ажиллагаа хэлтэй. Тэгээ компанийн үйл ажиллагаа ил тод байх тусмаа Монгол улсад хэрэгтэй. Гэгчтэй ийм бодлогод бол явж үзсэн. Тэгээ энэ дээр бас түрүүн Батцэг тэрүүн хэлсэн эмэгтэй хүний байр сумаас ингээд харахад тэр одоо улсын дэвсгэрийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Стратегийн 14 хот. Тэгээд үндсэн хуулинд 90 орны үндсэн хуулинд бол газрын хэвлэлийн баялаг ард түмнэх гэдэг хаад бас л лиценз гэдэг юм хэн одоо ингээд авчаад яагаад ингээд бут зарж үрээд төрүүлээд эзэмшээд гэнэртэй явчихдаг ингээд энэ бас тийм хуулийн дээгүүр бас ёс зүй эргэцэн хин хэмжээ гэж биелдэг. Энэ юмуд бол байсаар байгаа. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд уг нь бол тэр нэг стратегийн 12 орчим ордын төрийн эзэмшлийн хэмжээг тогтоод Монгол улсынхаа одоо баялагт нийт нөөцийг бүртгээд тэгснийхаа дараа одоо шилд дистралтай олон улсын хөрөнгөний бирж дээр ашиглах шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгож явах. Ийм л шийдвэрийг 6-7 онд гаргасаар юу чив. Тэгээд нэг ойлгон гэрээгээ яриад тэр ч одоо хүний бичсэн гэрээг ер нь бол одоо жишээлбэл би хувийн компанид байхдаа бол англи япон хэл дээр зөндөөл гэрээ хийжсэн 20-30 хуудасчд байсан. Яг шаардлагатай бол нэг шин суугаад уншдаг байхгүй. Тэгээд тэрийг л магтаал яриад байсан. Тэгээд энэ 2 жил одоо жишээлбэл юу ч хийж байгаа, юу ч болж байгаа гэдэг энэ асуудал байгаад байгаа. Эдийн засгийн байгаа нь үнэн. Гэхдээ энэ дээр бас л бодох хэрэгтэй асуудал байгаад байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт гэдэг нь ягаад иргэдийн амжилтад дэвшлэх байгаа юм тэгэхээр гол асуудал энэ төр муу байна. Тийм төр муу байна. Эсвэл эдийн засгийн өсөлтөө бүртгэж байгаа тэр нь асуудалтай байна гэдэг. Зүгээр яг шууд ингээд хоёр харахаар юмны үн өссөн байдаг. Юмны үн өснө гэдэг чинь энэ стан жишээлбэл 10 төгрөг байсан бол 100 төгрөг болохоор 10 дахин болчихно тийм ээ. Тэгэхээр зэрэг дотооддоо нийт үйлдвэрлэж байгаа үйлчлэгээ үйлдвэрлэлийн үнд орж ирдэг. Энэ нэг асуудал байна. Дараагийн асуудал нь түрүүн яг сайхан гишүүн хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт одоо тоног төхөөрөмж байр байшингаар орж ирээд тэгээ хамгийн ихний ээлжинд жишээл анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа гэж үгүй шүү дээ. Тэгээ оюутлогын гэрэн дээр. Тэгэхээр мөнгөөр авдаг байхгүй. Тэгэхээр мөнгөөр аваад явчихна тий. Тэгэхээр ийм бүхнийг бол бид бас бодох хэрэгтэй. Тэгээд зүгээр жишээл тэр стратегийн 15 ордоо ганцхан 5 толгойн одоо нэг коогч нүүрснийхаа за 80 орчим хувь нь үлдсэн үү? Одоо 70 орчим хувь байна уу? Тэрний жишээл 20% одоо иргэдтэй өглөө. Тэгэхэд хамгийн бага за яарах юм бол иргэд 1 сая төгрөг 172 ширхэг хувьцаа 1 сая төгрөгөөр солиод авчулна. Дахиад нэг 20% нь олон улсын хөрөнгөний бирж эсвэл өөрийнхөө хөрөнгөний бирж дээр тэр онлайн сүлжээгээр ингээд борлуулах тэр үед нь зарахтуул жишээлбэл сая төгрөгийн хувьцаа нь 3 сая төгрөг болох. За нэг айл 5 ам бүртэйг бол 15 сая төгрөгтэй болох. За эсвэл хувьцаагаа аваад өөр жил болгон баялаг бүтээсний дараа Монгол ашгаа аваад явах. Монгол ашгаа авахаас гадна хувьцаач нь бас барьцаа болох байхгүй. Ингээд жинхэнэ одоо зах зээлийн нийгэмлэл ингээд ороод явах ийм боломжууд жишээл ганцхан орд төр хэтэл байгаа байхгүй. За ер нь бол хөгжтэй орн тусмаа боловсруулах үйлдвэрлэлийн салбар, үйлчлэгээний салбар дээр нь санхүү хөрөнгөний зах зээлийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнд асар их хувь эзэлж байгаа л. Тэгэхээр зүгээр нэг ярeenээс хэрэгтэй хэрэггүй бараа авч ингэж яаж яхаар баг хувьцаагаар байлгаж ирсэн жишээл үн цэнтэй байх жишээ тийм. Тэгэхээр энэ чиглэл рүү бид явах ёстой гэж ингэж ойлгож байгаа юм л да. Тэр сайхан гишүүнүүд саний гавь гишүүн ярьсан байна. Тэгэхээр яхахгүй эдийн засгийн өсөлт жирийн Монгол айлын хоолны тоонд нь яаж бууж гинэ гэдэг л одоо үзүүлэлтээр эдийн засгийн өсөлтийг тооцох ёстой. За яг одоо бодит байдлаар ярих юм бол манай Чингэлтэй иргэд би бол одоо Чингэлтэйгээ сонгогдсон гишүүний хувьд амьдралыг одоо бодитол дамжуулж энэ зөнгөлөлөгцөөр ярина. Улам одоо махны мөн өсөж байна. Иргэдийн орлого уурч байна. За эсвэргээр нь төрд албааж байгаа хүмүүсийн цалин өсөд байдаг. Яг хуваараа бизнес эрхэлж байгаа улсуудын эдийн засгийн дарамт инфляц гэх зүйл одоо асар их нөлөөлж штэ. Тэгээд иргэд маань урд нь нэг ил мах авчдаг байсан бол энэ нь одоо өнөөдөр 500 г болж байгаа жишээтэй. Талхаа одоо грамлж авч байгаа жишээтэй. Энэ бол одоо маш их ноцтой үр дагавар авчиж байгаа юм л да. Тэгэхээр сая түрүү манай Батцэг тэргүүн дурдж ярьлаа. Энэ байгаль орчны асуудал дээр бол асар онцгой анхаарах хэрэгтэй гэж. Үнэхээр Монгол улсад ямар компаниуд үйл ажиллагаа явуулаад байна
гэдэг асуудлыг зүгээр би энгийн одоо зүгээр жишээ баримт хэлж ярмаар байна л да. Гадаадын хөрөнгө оруулагч бол хамгийн гол зорилго бол оруулсан хөрөнгөө нөхөх, ашгаа олох. Ашгаа олсны дараах асуудал бол үндсэндээ хамаагүй байд юм байна. Гэдэг дүгнэлтийг би зүгээр сая Киргиз улсад жишээл ажиллаж ирж байхдаа тэнд нэг зүйлийг олж харлаа. Синтера Gold гэдэг компани Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. За тэр компани Киргизэд бас Компор гэдэг маш том алтны ордыг эзэмшдэг юм байна. За маш их одоо өндөр уулын бүсэд холбоорлолт явуулдаг. За тэнд мөнх цас бол одоо Киргиз улсын үндэсний баялаг. Мөнх цаснаас олон гол ихэ авч байгаа. Олон одоо 5 сая хүнийг ундаалж байгаа, Төв Азийг ундаалж байгаа. За тэр өндөр улсаас урсж байгаа тэр сайхан гол гойр хөмөр нь бол маш их олон хүмүүсийг хоол хүнсээр хангаж услахаатай газар тариалан эрхэлдэг ийм зүйл байд юм. Гэтэл тэр Компорог бол олборлсон одоо хамгийн сүүлийн шлак овоолгох шороогоо тэр мөнх цасны дээр авчид хасгачдаг юм. Энэ бол эргүүлээд тэр мөнх цасчин цас дээрээ хар шороо яхад нарны төвөө тэр хар шороонд энерги хэмжээгээд эргүүлээд мөнх цасыг хайлуулдаг. Ийм одоо экологийн ноцтой аюул учирсан байна. Киргизийн нөхдүүд одоо надтай байгаль орчны талаар санд бодлоос өлцөхөд ийм ноцтой зүйл болж байна гэдэг асуудлаа ярьсан. За нөгөө түгээр Киргиз улсад хэмжээний ураны олборлолт явуулж ирсэн байна. Ураны олборлолт. За ураны олборлолтын хамгийн сүүлчийн шатны одоо хаягдл шороог бас мөн овоолгох хэлбэрээр тийм далан бариад орхисон байт юм бэ. За энэ далангийн чанар нь муудаад бороо хуруу ихтэй жил тэр уулын цас бууж байгаа үед тэр далангийн сэтлэг хаяул. Далан сэтрээд явах юм бол тэр доод одоо хүндэд амьдарч байгаа олон сая иргэдийн аюулгүй байдал эрүүл мэндэд нөлөөлөх ийм одоо ноцтой зүйл байт юм байна л да. Тэгээд хамгийн гол нь ураныг олборлоход радиац буюу одоо цацраг өдөгт ийм одоо хортой зүйл ажиглагддаг. Энэ нь явж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд одоо сүргээр нөлөөлдөг. За нөгөө түгээр Арева гэж бас компани байна л да. Арева бол Африкт мөн ижил одоо ураны олборлолт явуулдаг. Нэгэр улсад ураны энэ өдрийн олборлолт хийж байсан. За иргэдний хамгийн сүүлд нь хэн хохирсон байггүй зүгээр жирийн иргэд хохироод үлдсэн байдаг. Улс нь хохироод үлдсэн байдаг. Ашиг орлого бага байдаг. Зүгээр гадаадын транснационал төв давсан том корпорациуд ашиг хийгээл явуулсан байдаг. Гэтэл өнөөдөр тэр Арева манад бас гүний уусган шингэх аргаар одоо уран олборлоод үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. За өнөөдөр Улаанбаатар хотод 129 хутгаас гүний усны шинжилгээ аваад үзэхэд 2 хутгаас нь ураны илэрсэн байна шүү дээ. За үүнийг одоо би шууд тэр компанитай холбож ярьж байгаа юм биш. Гэхдээ уран гэдэг чинь цацрагт өдөрт бодис гэдэг чинь маш их хамгийн хортой зүйл гэдгийг л одоо хэлмээр байна л да. Фукушимад атом цэглэхээс станц осолцсны дараа асар хэмжээний радиоактив цацрагт бодис одоо агаар мандалд хөрс усан цацагдсан байдаг. Токио хотын үндэсний карантин усанд хүртэл илэрч байсан шүү дээ. Гэтэл тэр Япон гүрэн ямар их одоо ноцтой байдал бий болсныгаа зарлаж асар их хөрөнгө зарж арга хэмжээ авсан байдаг. Гэтэл одоо өнөөдөр Монгол улсад тэр ураны усанд уран илэрсэн байдаг. За энэ бол яг байгалийн гаралтай байж болно. Нөгөөх нь бол өнөөдөр Монгол улсад радиоактив бодис ашиглаж байгаа олон одоо байгууллагууд байна. Эрүүл мэндийн байгууллагаас хавдар эмчилгээс ахуулаад шинжилх ухааны байгууллагууд цөмийн хурдсгуур хэлбэрээр ашиглаж байна. Энэ бүх газруудын тэр цөмийн бодисын тээвэрлэлт, хяналт, хадгалалт одоо ямар байгаа гэдэг асуудал бол өөрөө маш их чухал болчиход байгаа юм л да. Тэгэхээр цаашид бид байгаль орчны асуудал дээр энэ уулуурхай гэхээсээ илүү тэр сөрөг үр дагаврын одоо маш их одоо гэнэмга тооцож байх хэрэгтэй гэдгийг л одоо дурдчихлаа. Тэгээ би энэ баяраа гишүүний бас ярьсан дээр бас нэмж ярмаар байна л да. Ер нь байгалийн баялагаа ашиглаад төгс хөгжлийн асуудлаа төгс шийдсэн улс орн байдаггүй жишээ бол их олон улсууд байна гэж баяраа гишүүн ярьлаа. Тэгээ би бас өмнө говийн цогтоогоо дээр очиж ирсэн.
Өмнөгой аймгийн Нолон Цодгоо сумын дээр очиж ирсэн. Урагшаа хам богд руу очиж ирсэн. Тэгээ яг цогтоо дээр очиход бол сумын иргэд бол хамгийн дөрөнд ярьж ирсэн юм бол ерөөсөө үнэхээр одоо 2 метрийн хооронд бол бие бинийгээ харахгүй тийм тоосчлог бол байгаа байхгүй. Яг цогтоо сумын чи яг дэрэгдэн ерөөсөө 3-5 км-ийн зайтай тэр Energy Resource гэдэг компани бол бас олборлолтоо хийгээд байж идэг юм лээ. Тэгэхээр сумын төвөөс бүр хэдэн 100 жилийн өмнө байгуулагдсан тэр сумын төвтэй зэрэгцээд ингээд уул уурхай ашиглана гэдэг бол яг олзуурлалт тийм гэдэг бол тэр сумын иргэдийн амьдралыг үндсэндээ бол шууд байхгүй болгож байгаа байхгүй. Тэгээ тэнд бол уушгины өвчтэй асар их олон хүмүүс байна. Бүгд маск зууж байгаа. Тэгэхээр Монголын энэ сайхан уудан тал нутагт одоо монгол хүн болж өсчөөд хүмүүс бол одоо масктай амьдрах юм байдалд орж байгаа байхгүй. Тэгээ тэр асуудлаа ярьж байна. Тэгэхээр энэ ер нь бол хаана одоо нэг хяналтгүй засаглал байна уу, тэр сул засаглал байна уу, тэнд тэр үндэстэн дамсан корпорациуд одоо ирж тэр энэ лувра хичээл явчихдаг юм байна л да. Тэгэхээр би бас хоёр гишүүнтэйг нэг юм сонссон, энийг бас үний юм гэж үзэх гэдэг юм. Тэгтээ миний ярилцсан хүмүүс бол маш сайн судлаач, стратегчд, улс үндэстний бодлогыг тодорхойлдог юм гадаадын хүмүүс байсан. Тэгэхээр ер нь энэ үндэстэн дамсан корпорациуд энэ аль их ашигт малтмалтай энэ байгалийн баялагтай ийм улс ядуу бууруу орнууд руу хурч очоод тэгээд тэр нөөцийн тогтоогоод түүнийг одоо өсгөж одоо дэлхийн одоо зах зээл дээр асар том өсгөж түүнийг худалдаад тэр одоо хувь цаа гэдэг юм нэгжээ худалдаж аваад түүгээр бүх ашгаа олж аваад дараа нь одоо жинхэнэ тэр нөгөө олзуурлах ажил нь бол үнэхээр их зардалтай, үнэхээр их хөдөлмөр шаарддаг. Тэгээд тэрнийхээ эцэст бол багахан хэмжээний одоо ашиг олж авдаг. Тэгэхээр энэ хамгийн их мөнгө хийгээд байгаа энэ улсууд ч юм бол засгийн сул дорой газрын засгийн газартай ажилладаг. Тэр сул хяналтгүй засгийн газрын тэр одоо хүмүүс бол энд үүгээр энэ одоо бодлогогүй энэ улс төрийн харгаагаар болоод хүмүүс нь ядуураад тэр цөөхөн хүмүүс баяждаг. Тийм учраас танаа оюу толгойн гэрээ ч юм бол ерөөсөө одоо та нар 9% ашиг надад харагдж байгаа. Магадгүй жилийн дараа наадах чинь 0% ашигтай болж магадгүй шүү. Тэгээ би энэ талаар бол бас сэтгэл зовоогүй зовсон хэлсэн хүмүүстэй уулзсан. Энэ хүмүүс ингэж ярьж байна гэсэн үндэ сонсоогүй. Дараа тэр цогтоо суманд очиод засаг даргатай нуулзаад ингэж ярихад бол үнэхээр тоогч байхгүй. Тэгээ наашаа бүр өмнөгөө аймгийг бол асар их том одоо хоёр толгойтой их баян аймаг очихоор хөрөх чинь ажиллахгүй, өдөр нь гэрэл байхгүй. Шөнө нь болохоор зэрэггүй маш их үнэтэй тэр бас нэг хоёр их хурлын гишүүний компани нийлүүлдэг гэсэн тэр захиргааныг цөөхөн хугацаанд нийлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аймаг чинь бол одоо тэгэхээр аль урд одоо манай Монгол улсын уулах хязгаарт байгаа. Бүр цаашаа нөгөө ашиг нь гардаг. Ийм газрын одоо баялагийг энэ Монголын бүх одоо хойд хэсэгт байгаа Сэлэн, Төв аймаг, Дорнод одоо хинтийч гэдэг юм уу. Эдгээр бол тэндээс ашиг хүртэн ингээд хувьцаа тэндээс ашиг болоод бүгдээ тэнцүү хүртчихээ эдгээр гэдэг ийм ойлголтоос илүү харин яаж манай бүс нутаг, манай аймаг хөгжих вэ гэдэг өөр одоо бодлого руу орохгүй бол энэ өмнө аймаг бол ерөөсөө энэ төрийн буруу бодлогын үлгэр жишээ боллоо гэж би бол харж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үнэхээр энийг ашиггүй гэж одоо хүмүүс хэлж ирсэн. Тэгэхээр яг ингэж одоо бизнес хийдэг тэр Ириатенто бол бүр яг тэр одоо үндэстэн дамж энэ улсыг сөөрүүлдэг одоо компани ч нь Ириатенто шүү гэж одоо олборлт явуулж байгаа өвчөө эзэмшигчд нь л одоо ийм дүгнэлт хийж байгаа. Дэлхийн нийт бол одоо Монгол бол ойш тавьсан байгаа шүү дээ. Би бол одоо санаж байна 2007 онд Германы Бундестагийн гишүүд Монгол улсад ажиллаж байсан. Тэд бол шууд ярьж байсан. Танаа хөл эдийн засгийн алуурчтай байгуулж гэдэг. Тэр бол тэр гоо их шимээс ярьж л да. Өөр хар үгээр ярихад одоо ламбард нь дэмэд тавьсан шиг болоо гэж хэлсэн шүү дээ. Та бүр нэг хатуу үгээр 2009 онд судалгаа хийжсэн юм уу? Тэр хүмүүс одоо 2020 онд ногдол ашиг авч эхэлнэ. Тэгээд одоо тэр хүртэл одоо өөр хүн төлөвцөр аваад 63 жилийн дараа жинхэнэ одоо ашиг авч эхэлнэ гэсэн ийм төрлийн судалгаа харагдчихсан. За яг хөө ер нь зөвхөн тэр эдийн засгийн алуурчдын гар хөл гэдэг тэр номыг одоо бүгд уншсан байх нэлээд хүмүүс олон хүмүүс уншсан байх. За тэр үл юу гэж нэхэр ерөөсөө ашигтмал ашиглаа татврын авах ногдол ашиг авахаас өмнө өөрийн хөлөөсөнд орчихно гэсэн ийм л асуудал шүү дээ.
Тэгээд тэр одоо хуулиар бол явах нь явцсан байна. Эхэлсэн байгаа. Гэхдээ бас монголчууд Монгол улсын улсын их хурлууд жишээлбэл сайн тогтоолыг гаргаж өгсөн шүү дээ. 57 дугаар тогтоол. Тэр нь хамгийн гол юм тэр зээлийн хүлээсэнд орохгүй байх юм хийж өгсөн байхгүй. Тэр нь үгүй нэхэр 34% байлгийн хийцэн байж худалдаж аавна гэсэн юм байхгүй шүү нөхдүүд. Хөрөнгө оруулалт бол зээл биш жинхэнэ одоо өөрөөсөө оруулсан хөрөнгө оруулалт байх шүү гэдгийн асуудлыг хийж өгсөн шүү дээ. Тэгтэл тэрийг сонсоогүй тэр тогтоолыг хэрэгжүүлээгүй явснаас хойш болоод асуудал үүссэн байгаа. Зүгээр яг ер нь бол өнөөдөр 21-р зуун манай монголчууд чинь жишээлбэл босрлынхаа төвшнгөөр тийм ээ. Одоо нийт хүн амын жишээлбэл 80-90% нь одоо шил босралтай тэгээд арчилсан орн, хууль дийлдэг орн. Тийм учраас энэ төсөл өөрөө маш их том төсөл. Тийм одоо жишээлбэл цэвэр ашиг нь өнөөгийн ханшаар одоо татвар төлөхийн өмнөх ашиг шүү дээ. Цэвэр ашиг нь 200 орчим тэрбум доллар байгаа. Ойролцоос нь тооцоогоор. Тэгээд ингээд үзэхэд бас тэгээ нөөцийг бүрдүүлэхгүй байгаа маа. Тэгээ яхад нөгөө талд 55% ашиг, манайх нэг 45-аас 50% ч юм уу ашиг авах байж байгаа. Байл. 5 тэрбум доллар бол яаж юм гэхээр зүгээр зээлийн хөрөнгө авчиж игээд зээлийн хүлэн жил болгон 10-аас 12%. 34% худалдаж аваад 800 сая долларын өртөө эхлээд дээр нь 250 сая доллар зээлээд хөрөнгө оруулалтаа дахиж 5 анхны хөрөнгө оруулалт гэдэг бол анхны хөрөнгө оруулалт хийчихэд дараагийн хөрөнгө оруулалтаа бол татвар төлсөний дараа төр татвараа төлсөний дараах ашгаасаа хийгээж явах ёстой юм хязгаарлалт барихнаас болоод хөрөнгө оруулалт нь нэмэгдэх юм бол нөгөө 34% өрчин нэмэгдээд их жишээтэй иймэрхүү зүйлүүд гарцсан байгаа ер нь тийм. Тэгээд зүгээр өнөөдөр зэсийн орд алтны орд хоёр нь ойролцоо төстэй л дээ. Тэгээд эндээс жишээлбэл төрдөл хоёр төрлийн орлого орох ёстой. Нэг нь татвар, нэг нь нөгөөх нь ногдол ашиг эзэмшиж байгаа хувийнхаа хэмжээгээр ногдол ашиг авдаг. Энэ дээр жишээлбэл ер нь ойролцоогоор 70 орчим хувь нь бол татварын орлого, 30 орчим хувь нь бол ногдол ашиг. Тэгэхээр 70 орчим хувийн орлого бол орохоор байгаа татвараараа. Гэхдээ энэ дээр бас асуудалтай. Манай зэсийг ч юм уу эсвэл алтыг борлуулсан орлого хаанч юунч зарцуулж болно гэдэг асуудал бас ойлгомжтой. Хажуугаар нь биднүүд нөгөө өндөр хүүтэй хөрөнгө оруулалтын өөрөөр хэлцээ учраас тэр чинь тэгэж явна гэж. Тэр 2022 он хүртэл биднүүд 3-аас 3.5 тэрбум доллар ногдол ашигаас төлөөж яваад байна. Тэгэхээр 30 дахь жил дээр дахиад нэг 4-500 сая доллар ногдол ашигаас төлөөж яваад. Татварын орлого бас ороод явах юм аа гэж. Ер нь бол яг 21-р зуунд ийм гэрээ хийх шаардлагагүй байсан. Тийм. Хэдийгээр ашиг томтомлын төрлөө ашиг томтомлын лицензийг төрүүлээд өгсөн ч гэсэн чинь буур сайхан хилцүүлээд нэг сарал одоо байх тул жишээлбэл хангалттай юм гарчаар байна. Эсвэл улсын хурлын 57 дугаар тогтоолыг дагуу хийцэн бол бас гол болсон тийм. Тэгээд энэ дээр нэг асуудал байгаа байхгүй. Хамгийн гол нь бидний улсын хурлын 57 дугаар тогтоолыг гаргаж өглөө гэж юм тийм. Тэгээд 34% шууд авах. Өөрөлдвөл манай ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа компани олон улсын хөрөнгөний бирж дээр гарахад тэр компани одоо 80% манай оюутлын байлгтай холбоотой байх юм бол 80% 34% шууд авах. Гэтэл өнөөдөр юу болсон гэхээр тэнд нь ерөөсөө хувь эзэмшээгүй. Өнөөдөр Монголын оюутлын компанид 34% эзэмшиж байгаа. Энд зардал гарч байгаа компанид 34% эзэмшиж байгаа. Гэтэл юу болж байгаа гэхээр Пэрис банк байгаа бол яг одоо хийдэг юм хийцэн. Яаж хийсэн бэ гэхээр Аймхаа Манз гэж компанийхаа 51% жишээл 4 тэрбум гаруй доллараар 90 зарчиж байгаа. Тийм. Тэгэхээр биднүүд өөрөлдөө аль хэдийн 1.2 тэрбум доллар өртөө эхэлж байгаа. Тэгэхээр юу болж байгаа гэхээр зүгээр л ашиглалтын лиценз гэдэг тэр цаасыг л тийм өндөр төрүүлж чадчих шүү дээ. Тэгэхээр бол энэ бол яг л одоо төрөний ярьдаг тэр одоо зээлийн хүлээсэнд оруулдаг. Энийг бол бас эдийн засгийн албарчид гэж илэрхийлэл байгаа. Ийм одоо загвар бол
бас ойлгоо дээр бол байгаа. Гэхдээ энийг Монголын ард өнөөдөр бүгдөө мэдж байгаа юм чинь ингээд засгийн алтны дэлхийн зах зээлийн үн бас аштайхан байна. Хөрөнгө оруулалтаа оруулаад юмудаа хийж авч жагаад сайхан ярьж сууж жагаад засах боломж байгаа. Яагаад гэвэл ярьж юм гэж юм чухал асуудал. Улсын хурлын 57 дугаар тогтоол гарсан. Гэхдээ энэ харамсалтай юм нь өнөөгийн ерөнхий сайд нь Монгол улс дэлхийд даяар улсын хурлын 57 дугаар тогтоолыг чинь хэрэгжүүлсэн юм аа гэж зарлаа зогсчихсон. Тэрнээс нь болоод бидний огцруулалтаа хүртэл толсон шүү дээ. Гэхдээ яг тэр хууль биш. Тий. Ер нь бол ийм асуудал үүссэн байгаа л гэж хэлэх бай. Тий. Түрүүн бас гадны улс орнуудын жишгээс ярьж байсан да. Манай үзэгчдүүд Сомалийн далайн дээрэмжтэйг сонсч байсан. Тэр Сомалийн улс чинь бас л нэг гадрын тас одоо ийм гадрынхаа нөөц соёлоос ийм одоо ихтэй орн. Тэгээд одоо Америкийн нэгдсэн улс, Канада ч юм уу ийм одоо бас улсуудын хараанд ороод гадрынхаа баялагийг бас ингэж одоо хууч төгөж дуусаад сүүлдээ арда өөрөө ирэхгүй ард түмэн одоо дээрэмж юм болсон. Ийм бас нийлэлтэй хувь цаатай болсон юм л дээ. Энэ ч иймэрхүү яг одоо бидний одоо яриад байгаа зөвчнөл одоо наадах байхгүй. Сомали. Ерөөсөө одоо манай тэнд бол далайн дээрэмч юм болж байна. Энд бол нинжа болж байгаа. Тэгэхээр бид бол замаар өмнө гооролцсон. Яг тэр замаар өмнө гооролцсон тийм. Оросод гацрын дор байхад нь ашиглах эрхийг аваад аль хэдийн үнд цаасаар зарцсан. Тэгээд уг нь тэр юм руу явчихсан. Хүн бол амьдралтаа алдаж болно. За байгууллагаас буруу улмаас алдаж болно. Монгол улсын засгийн газар алдах хэрэг байхгүй. Монгол улсын төр тусмаа алдах хэрэг байхгүй. Нэг удаа алдах хэрэг байхгүй. За төр бол алдаж байсан. Одоо жишээл 1937 онд Монгол ардаа хувьсгалтаа олон иргэдийг хайрлуулчихсан. Энэ бол төрийн алдаа. Энэ алдаагаа дахиж давтахгүй байгаа. Энэ утгаараа төр бол нэг ч удаа алдах ёсгүй. Ялангуяа уул уурхаан салбарт оюут толгойд бол алдаатай гэрээ гэсэн. Энэ бол бидний хойч үе бол энэ асуудал дээр яг тухайн үеийн энэ гэрээ байгуулж байсан засгийн газарт бол ямар ч тохиолдолд бол сайнаар дуусахгүй нь бол ойлгомжтой асуудал байгаа юм л та. Тэгээд ногоо хөрөн эдийн засгаас ногоо эдийн засаг руу шилжинэ гэж асар их ярьж байгаа. Одоо хамтарсан засгийн газрыг үдчиж ярьж байсан. Одоо энэ засгийн газрыг үдчиж ярьж байна. Ногоо эдийн засаг, хөрөн эдийн засаг юугаар ялгаатай юм бэ? Хөрөн эдийн засаг уул уурхаан салбарт хөшгөлсөн эдийн засаг. Ногоо эдийн засаг бол альтернатив эрчим хүч, нар салхины эрчим хүчийг ашигласан боловсруулах салбарыг одоо төлхөө хөгжүүлсэн байгаль орчин хоргүй ээлтэй технологиг ашигласан ийм оюуны бөгөөд одоо бусад технологийн салбарыг хөгжүүлсэн улс орны ногоон эдийн засгтай улс орн гэж ярьж байгаа юм л да. Гэтэл өнөөдөр бид ногоон эдийн засгийг хөгжүүлнэ гэж ярьж байгаа боловч яг бодит байдал дээр одоо жишээлбэл хамгийн энгийн жишээ ярихад 20,000 ажлын байр бий болгосон гэж байна. 20,000 ажлын байр бол дийлэнх нь уул уурхаан салбарт болгосон байна. Уул уурхаан салбар. Сая Орос улсын улсын шинэ одоо ерөнхий сайд одоо мэдээд одоо хэдхэн хоногийн дараа ерөнхий сайдын албан хүлээж авч. Тэгэхэд бол нэг зорилт тавьсан байна. Боловсруулах уул уурхаан салбарт олборлох салбарт ажлын байр өсгөх юм бол энэ бол одоо бидний ажлын сөрөг үзүүлэлттэй хамгийн гол нь одоо боловсруулах эрүүл мэндийн салбар, үйлчилгээний салбар, техник технологи нэвтрүүлсэн инновац наана технологийн салбарт ажлын байр бий болж байгаа. Энэ эрүүл эдийн засгтай байна гэдэг одоо эдийн засгийн тунгалыг хүртэл бий болгочлоо шүү дээ. Гэтэл бид бол зөвхөн одоо уул уурхаан салбараас хараад энэ салбарт л одоо ажлын байр бий болж байна. За энэ бол одоо бас их ноцтой зүйл байгаа юм л да. Тэгээд оюут толгойн гэрээг одоо нэгэнт одоо олонний нүдэндээ хийгдсэн гэрээ дэлхийн улс орнууд хүртэл одоо шүүмжлэлтэй ханддаг. Манай эдийн засгч шүүмжлэлтэй хандж байгаа. Монгол улсын хурлын тэрэгтэй судалгааны байгууллага бол сая судалгаа гаргасан байгаа. Түүн дээр бол тодорхой заасан байгаа. Оюут толгойн гэрээ Монгол улсад 6% хувийн одоо Монгол улсын эзэмшиж байгаа юм байна. 34% биш юм байна. Тэгэхээр энэ бол маш их ноцтой мэдээ байгаа юм л да. Бид цаашид энэ өнөөдрийн одоо бидний ярьж байгаа гол гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийн төсөл энэ хууль бол тодорхой хэмжээгээр энэ уул уурхаан салбарт одоо эрүүл орчныг бий болгоно гэж би хувьдаа бодож байгаа. Би энэ дээр бас баяраа гişүнтэй нэг санал нэг зүйл байгаа нь бол ер нь ихэнх ч одоо Монголын бүсгүйчүүд бас ингэж бодож байгаа. Ер нь хөргийн эдийн засгаас илүү энэ бол нөхөгдөшгүй. Энэ бол байгалийн баялагийг бас сүйтгэдэг, хүний эрүүл мэндийг одоо сүйтгэдэг ийм одоо эдийн засгийн хөгжлийн асуудал ярихгүй ногоон эдийн засгийн
хөгжлийн асуудал ярих уу гэдэг бол бидний ирээдүйн хойч байгаа асуудлыг яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ярьсан тэр өмнө говьт одоо хэдэн жилийн өмнө говь руу явхад гадаадынхан бид нар битгий бол гадаадынхан ирээ шууд өмнө говь руу аялдаг байсан. Одоо өмнө говь руу явах тийм гадаадын зурч юм бол байхгүй болсон. Ингээд гэхэд бол би эргэлзэх зүйлгүй. Тэгээд нутгийн ард түмэн бол эрүүл мэндээр хохирж байна. Маш их хэврэг одоо хүмүүс тэнцэж усны одоо нөөц их багтаа штэ. Тэгээ ялангуяа хангаа газрынх нэг бол тэр говийн чинь шүд муутай, шүдний их амархан одоо юунд тэр эрдэс зөвлөлд идэгдчихдэг их одоо шаал шүдтэй тийм одоо нөөц багтай юм говьд очиод энэ их том олборлтыг хийгээд тэр одоо газрын гүний усны нөөцийг ингэж одоо бүр нөөцгүй болгож байгаа нь бол их хэмнэлттэй. Тэгэхээр ер нь эндээс ингээ харахаар ер нь энэ буруу бодлого бол үр дүнд айгүй хэврэг Монгол бий болоод байна гэдэг миний сэтгэлийг зовоож байгаа юм тэр байгаа юм л да. Тэгэхээр тийм цогтоо суманд намайг очиход бол их хурлын 76 гишүүний 70 хүмүүс нь ирсэн гэд. Тэгээ би цогтоо сумаас очиж тэр нэвтрүүлэг хийчихэд ирэхдээ би бол хүрээлэнгийнхаа зүгээс судалгааны одоо чамартай ийм нэвтрүүлэг хийсэн л дээ. Хүмүүс ер нь энэ уулуурхай энэ баялаг дасан ийм эдийн засгт дасан зохицох чадвар байна уу? Ер нь энэ уус тухайн оршин суугчид энэ нутгийн иргэдээ ээлтэй юм уу гэдэр гэсэн. Харин набороод их сөрөг юм. Тэгээд дараа надад бол 2 сар бол тэр яг тэр цогтоогийнхны байдал нүдэнд ингээд зүүдэнд үзэгдээд байсан байхгүй. Тэгээд би яг ирснийхээ дараа энэ 70 хурлын гишүүд ирсэн гэдэг яриадсан. Тэрнээс яг ярьсан мэдгүй өстой энэ талаар очиод ярина л гэж явдаг гэд тэр цогтоогийн ард түмэн бол хэлж илээ. Үнэхээр яг энэ бидний амьсгалах хэрэг мал маань бэлчих одоо юуг боллоо угаасаа тийм ариун сайхан бэлчээр газар нутагтай биш. Яг их хагд тэр нөгөө одоо юунууд харган өдр иддэг ийм одоо мал аж ахуйтай улсад тэгээ харин одоо бэлчих юм одоо тавдаг бол үнэхээр одоо бид нар хэцүүдлээ. Энэ чинь яста аимшигтай юм байдаг юм байна. Энэ уул уурхай гэдэг чинь бол яста бидрийг бол амьдэр минь сүйтгэж ийна л гэж ярьж илээ л дээ. Тэгэхээр ийм хэврэг одоо ус үндэстэй байхыг бол бидний зүгээс бол хүсэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал одоо айгүй хараа тус болж байна. Сая гаан гişүн баяраа гişүн хоёулынгийнх нь одоо сэтгэл зовж байгаа зүйл дээр гараад байгаа байхгүй. Үзэл баримталгүй стратеггүй. Тийм ч учраас одоо энэ стратегийн ач холбогдол бүхий салбаруудыг хөрөнгө оруулалт төр одоо хууль гаргах шаардлагатай гэдгийг бол манай нөгөө төрүүлж хардаг их хурлын гишүүд маань төрүүлж харчаад энийг явуулж байна л да. Тэгэхээр энийг бол нийт ард түмнэр өшөө сайн хилцүүлэх хэрэгтэй. Маш хурдан энэ одоо асуудлыг өөрөө болгож авахгүй бол бэлэнчлэх эцэст нөгөө хэврэг ард түмэн дээр ирүүл одоо чирэг ард түмэн байхгүй болж байна. Тэгэхээр ийм бэлэнчлэг ихэнх одоо залуучууд маань бэлэнчлэг энэ одоо уул уурхай ашгийг хүртчихэд баг одоо хувьцаа эзэмшигч болчих мэтэр ингээд төсөөлөд явж байгаа улсууд ч одоо их зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо байдлыг л одоо зоос гаргахын тулд бид нар тэр стратегийн ач холбогдол бүхий салбаруудад энэ гадаадын хөрөнгө оруулалт дээр бол маш онцгой анхаарахгүй бол тэр өмнө говийн элс гэдэг одоо тэр компани өөрийнхөө одоо тэр баялагийг шууд одоо хятадын компанид худалдана гэдэг маань бол ерөөсөө энэ бодлоготой төр засгийн тэр цаорхог олж хараад одоо тэгээ өнөөдөр бид нар бас нэг зүйл яриад байгаа шүү дээ. Нийтийн эрх ашгийг тэр манай Төв аймагт бол заамар гэж сайхан уултаа устай баян бүрдэн бүрдсэн модтой устай уултаа ийм хангаа байсан байхгүй. Одоо тэр алтан орнот очиод одоо сүүлийн 10 жил сүүлгээд бол одоо нэг том ийм аваасан шараанууд л болсон байгаа байхгүй. Тэгээ тэнд бол хүн амьдрах юг. Тэгээ эн чинь нийтийн эрх ашгийг гүнзсэн энэ зүйлийг одоо өмгөөлөх шүүхэр явах гэдэг асуудал хууль байхгүй учраас зөвхөн хөдөлгөөний эрх зүйн орчин бүрдэх учраас хөдөлгөөний төвшөнд хүрээнд л одоо хэдэн хүмүүс энэ асуудлаа яриад идэг. Гэтэл Монгол улсын засгийн газар өөрөө бол энэ одоо нийтийн эрх ашгийг гүнзсэн энэ асуудал дээр бол жинхэнэ өмгөөлөгч хамгаалагч одоо байх ёстой. Энэ үргээ умартаж одоо яаж байгаа юм. Тэгэхээр энэ сонголтыг бий бол одоо ийм харлагын ийм засгийн газар энэ буруу зүйл хийгээд байгаа бидний одоо уурдаад байгаа энэ их хурлын гишүүд бол хатуу одоо гарын алгыг бол үзүүлэх хэрэгтэй. Энийг бол энэ 2012 оны сонгуулиар бол сонгогчдод айгүй сайн харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол эдгээр ч бол
бүр одоо дийлдэхгүй шүү дээ. Хол дотроо гişүүд хилээд дийлдэхгүй шүү дээ. Тийм учраас энэ бол ерөөсөө улс үндэстэн ард түмнээ боддгоо өөрсдөө боддог юм л одоо усад. Тэрийг тэгж их анхтлаа байж одоо яадгийг хаана одоо хэрэглэхийн тэр хөрөнгөө үнэхээр юм бол энэ бол яг шунал дээр одоо суурилсан юм. Ер нь тэгэл шунал хаанаас бий болохоор хүнээс л бий болно шүү дээ. За бидний сэдэв маань стратеги ач холбогдлохын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нь зөв буруу гэсэн бас энэ доор мессежээр бас та бүхэн авч байгаа бас. Тэгэхээр манай чатын бас нэг техникийн жахан саадлах гарсан учраас та бүхэн зарим мессеж гараагүй бас хөцлөгч гэж бодож байна. Түрүү нэвтрүүлгийнхэнд бас манай гам их ярьж ирсэн. Стратегийн ач холбогдлохын 15 ордог тий. Одоо манай найраг биш бас дэлгэсэн дээр бас та бүхэн ардаа өсөв бэлдсэн байна. Тийм ч бараг цэжэр мэдж байгаа. Тий одоо манай үлгчид бас харж байгаа тийм ээ. Ямар одоо зөөстэй байх хэрэгтэй. Тэгээд яг энэ бас их чухал зүйл юм байгаа. Яагаад одоо тэгээд энэ дээр ингээд өглөөд идэх юм болоо гэж. Энэ тэгээд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийдсэн. Угаасаа газрын дорох баялаг нь ард түмний юм чинь. Тэгээд тэр хайгуул хийсэн эзэн хувийн компани байна уу төр байна уу гэдгээсээ хэн ашиглах уу? Хэн компани хувь эзэмшгүй гэдэг нь бол шийдэгдэх дэлхийн нийтийн шиг. Монголд бол 3 дахь марзан буюу лоурийн хувьд гарч ирчээд байгаа. Тэр нь одоо яг бид улсын хөрөнгөөр хайгуул хийсэн байхад хувийн компани 100% зогсож шүү дээ. Тэгээд мэдээлэлд ойрхон байсан тэр үед дарга байсан тийм улсууд авчаад дараагийн хүндээ зарчдаг. Зарчгаад нөгөөх нь бол би худалч авсан шүү дээ гэдэг ийм асуудал. Тэгээд энэ дээр ганц юм хэлээд байгаа. Үгүй нэг ашигт малтмлаас орж иж байгаа орлого ядахтай тэгш ил та хуваарлаа л дээ нөхдүүдээ. Ард түмэндээ хувь эзэмшүүлээд ноогл ашиг нөгөөж яв яг гэдэг ийм л асуудал. За ер нь бол төрийн үүрэг биш үү энэ нийгэмд ганцхан асуудал байна. Монгол хүнийг Монголд амьдарч байгаа монголчуудыг 2,780,000 хүнийг ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдруулах үндс үүрэгтэй төрийн үүрэг юус. Тэр үүрэг дотор нь энэ үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдлохын салбарууд гэдэг энэ дээр жишээлбэл том ордууд байна. Эрчим хүчний, тээврийн, хүнсний гэх ингээд бүх салбарууд ингээд орж явах юм их асуудал болно гэдэг. Энэ нэг л ингээд ярилцж байгаад баталчихна. Энэ дээр одоо ийм бидний үндэсний аюулгүй байдлыг хангахад бол ийм стратегийн ач холбогдлохын салбартай байх юм байна. Энийг хөлчлөө, энийг төрөн дараа явуулчихна. За тэрний дараа бол ард түмэн нь бол хөдөлмөрч чадвартай хүмүүс нь хөдөлмөрлж яхад хууль зөрчөөгүй байх юм бол аж аргалтай амьдрах юм боломжтой бүрдэх юм а гэдэг ийм асуудал байна. За өнөөдөр чигээр энэ говийн бүсийн асуудлыг тэрэн манай тэргүүн Баццэг нэлээд ярьсан л да. Хууль нь байж байгаа шүү дээ. Байгалийн баялагийг ашиглахдаа байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгөөр ашиглана гэж байна. Гэтэл одоо шилбэл тэр зам тавилгуугаар тэр нүүрсийг одоо тэр том машинуудаар юунаасаа болоод ингээд хурдан хямдхан гаргах гэж ингэж яарад байгаа юм би гайхаад өчнө нь болдгоо. Тэгэхээр тэр чинь зогсоол идлээ шүү дээ. Зам тавьсныхаа дараа 100 тэгсэн чинь засгийн газар дараа 2 хуваагдаад одоо энэ чинь ингээд ёо шаран зам харал зөөгд байна гэдэг. Гаргаж байгаа үнэ дэлхийн зах зээлийн үнээс 3 дахин авж байгаа татвар нь бусад орнтой харьцуулахад 5 дахин бага татвар авдаг. За тэгээд одоо байгаль орчны асуудал бол ашигт томтолын асуудал хамгийн чухал асуудал. Нэгдүгээр асуудал хүний эрүүл мэнд. Хоёрдугаар асуудал бол байгаль орчны асуудал. Гуравт нь ашигын асуудал тавьдаг. Байгаль орчноо одоо физикийн механик арга гэдэг юм да. Яг тэрүүгээр нөхөн сэргээгээ дахиад биологийн амьд биетүүд үүс ургамлын тэр чигтэн авчирч чадах баталгаа байхгүй, технологи байхгүй. Тийм барьцаа хөнгөгүй аж ахуйн гэж бол ингээд бүгд ингээд оруулдаг, чаддаг юмнуудыг оруулдаг бас асуудал болж ирж байгаа байхгүй. Тэгээд ер нь бас боломжийн эрхцэн орчин бол байгаа. Тэгтэл хямдхан гарахын төлөө тэгээд тэр хавьд байгаа хүмүүсийг энэ зайн ашигт матмал гэдэг чинь аимшигтай юм байна. Үдэш тооноор одоо тоос орж ирээд өглөө усахад одоо юу гэдэг тоос үсээр шүлээд хоноо аваад сайхан гэдсийг хавдаад идэхээр тэр нь тэр чигээрээ шороо олчод эн чинь аюултай юм аа. Тэгэхээр замаа тавьж ээж тэгээд гаргал да. Тэгээд өөрөө зам тавьд тэр бид үс чинь бас ер нь бол төр өөрөө тогтцуулаад тэр дотрын тэрээс тогтцуулаад яг бүрэн туслах баг. Тэгэхээр одоо шилбэл эрчим хүчийн гаднаас авдаг эсвэл
эрчим хүчний үйлдвэр одоо оюутлогоо дөрөхэд хамгийн муу хувь байна. Өөрөө бариад өөрөө цахилгаан станцаа бариад өөрөө зардлаасаа гасаад бусдад зарахтын хувьд зогсож байж байгаа байхгүй. Тэр дизель зүйл шахаж байгаа учраас хэд дахин үнэтэй шахдаг. Тэгэхээр өнөөдрийн төр засгийнхаа арга хэмжээг бол бас нэг хоёр ялгаад үзэж хэвчтэй байна. Хууль ингээд улсын хурл гаргадаг. Тэгээд тэр хуулийг ерөнхий сайд засгийн газрын тэргүүн биш үү? Хуулийн өмнө хуулийн хэрэгжилтийг дагнан хариуцна гэсэн үндсэн хуулийн заатай улсын хурлын заалттай. Тэгэхээр өнөөдрийн хүрээнд яагаад тэгж хямдхан давтаргүй гаргахад яарад тэгээд тэр байгаль орчныг сүйтгэхэд төр зогсоочгоор нь засгийн газар дараа хэрэлдээд тэгээд одоо салбарын бус сайд нь дийлээд ингээд байдаг юм би. Энд чинь болохгүй шүү дээ. Энд чинь ёс зүгэн шүү дээ. Тийм. Тэр бол хууль хэрэгжүүлдэггүй одоо иргэн байх юм бол өөрт нь хязгаар нэгэн зогсох хөрөлтэй. Хууль хэрэгжүүлдэггүй засгийн газар байх юм бол асар их бүр гохролтой. Хууль хэрэгжүүлэхийг бусдаасаа шаардаж чадахгүй сонирхлын жишгтэй засгийн газрын гишүүн байх бол үндэсний аюулгүй байдалд маш их хортой. Тэгэхээр энэс салахгүй болохгүй юм гэж юм биш. Одоо энийг дассан зогсоохыг цэг тавих одоо сүүлийн мөчөлийн 2012 оны сонгуульд болж болох тийм ээ. Одоо шудрагаас тийм л байх шаардлагатай байна. Тэгээд оцорлох гэдэг дийлэхгүй шүү дээ. Одоо сонгуул болох гэж хаад тийм юм яриад яах вэ? Яг үнэн болсон бодит байдлыг яриад явах. За ер нь ингээд бас нэвтрүүлгийн мацааг одоо өндөрлөх гэж байгаа учраас мацаг дэргүүнээс эхлээд ингээд тавчхаа ингээд сүүлийн хооронд өгдөг. Ер нь сонгуульд орчих гэж байгаа нэтргээл альва юмыг одоо альва өөр зүйлтэй ингэж утгаж ойлгох асуудал бол сонгуульд орохоор ийм яриад байна. Эсвэл одоо баяр маадам орох гэж байхад нэтргээл нэг асуудлыг тэгдэг штеп. Энэ асуудал бол ерөөсөө шудраг ус. Ер нь хүний нийтлэгдэггүй их тэг хөгжил нь орж ирэхгүй тийм өргөгөр тэгээ иргэд нь оролцдоггүй ийм нийгмийг болуулаа бидний хүсэж хүлээж байгаа ардчил бол биш юм л да. Тэгээ учраас цаг хугацаанд нь ерөөсөө асуудал гараад бол асуудлыг шударгаар нээлттэй ил тод цаг алдалгүй шийддэг байх нь бол бүх хүнд ашигтай. Монгол улсад ашигтай. Тэгээ учраас энэ одоо нэг бохирдсон энэ улс төрийн хүрээнд нэрээ би бол их хурл сууж байгаа ардсан намын гишүүдээ айгүй их хайрлдаг. Ер нь энэ хэд ямар их одоо тэнцэд. Үнэхээр олон болохгүй нөхцөлд бол өстой нэрээ аюултай байдаг юм байна. Ер нь энэс болоод Монголын ард түмэн тэр чигээр хохирж байна. Үнэхээр стресст орж байна. Үнэхээр аимшигтай байна л да өнөөдрийн нөхцөл байдал. Тэгэл хүмүүсийг яаж одоо дээрлэхэж болдог, яаж бүлгэлж болдог, батлах гişүний одоо энэ тавьсан тэр замыг өдр хаасан асуудал бол үнэхээр одоо цохилтонд оруулж исэн энэ асуудлыг хараад бол хүмүүсийг хайрладаг одоо их эмгтэй үнийг. Гэтэл энэ одоо нөгөө талаас ийм асуудлыг мэдсээр ээж ард түмний хүнийг хайрладаг хүмүүс хөрөнгөчхийн тулд энэ одоо гараад ирсэн монигарх гэж одоо өнөөдөр ерөнхийлөгч хэлж илээ дээ. Олигархууд малчин үнд нэг өрөм Монгол улсад ашигтай. Тэгээ учраас энэ одоо нэг бохирдсон энэ улс төрийн хүрээнд нэрээ би бол их хурл сууж байгаа ардсан намын гишүүдээ айгүй их хайрлдаг. Ер нь энэ хэд ямар их одоо тэнцэд. Үнэхээр олон болохгүй нөхцөлд бол өстой нэрээ аюултай байдаг юм байна. Ер нь энэс болоод Монголын ард түмэн тэр чигээр хохирж байна. Үнэхээр стресст орж байна. Үнэхээр аимшигтай байна л да өнөөдрийн нөхцөл байдал. Тэгэл хүмүүсийг яаж одоо дээрлэхэж болдог, яаж бүлгэлж болдог, батлах гişүний одоо энэ тавьсан тэр замыг өдр хаасан асуудал бол үнэхээр одоо цохилтонд оруулж исэн энэ асуудлыг хараад бол хүмүүсийг хайрладаг одоо их эмгтэй үнийг. Гэтэл энэ одоо нөгөө талаас ийм асуудлыг мэдсээр ээж ард түмний хүнийг хайрладаг хүмүүс хөрөнгөчхийн тулд энэ одоо гараад ирсэн монигарх гэж одоо өнөөдөр ерөнхийлөгч хэлж илээ дээ. Олигархууд биш. Энэ монигархуудыг бол би бол хайрлах биш үзий ядаж байгаа байхгүй эцэстээ. Надад миний амьдралд энэ хүмүүс нөлөөлөөгөө бол би энийгч үзий ядах юм хайрлах албагүй. Бүгдээрэнд нь би чөлөөтэй хинээс хамаарлаггүй амьдраад миний эрүүл мэнд хинч хор хохируулд очруулахгүй, миний өмчөд хинч халдахгүй ингээл байхыг бол би яг л өөрөө хуулийнхаа хүрээнд амьдрал явна. Хүмүүс ер нь ихэнхдээ Монголын одоо нийт ард түмэн тийм одоо сэтгэл зүйтэй тийм хариуцлага үүрдэг болсон. Ганцхан муу засаглал бол байна. Үнэхээр муу засаглал байна. Энэ муу засаглалыг бол шууд одоо монголчууд сонголтоороо л өөрчилж чадна. За баярлалаа. За гав нэг гişүн хэв. За
Өнөөдрийн одоо гол ярилцж байгаа сэдв нэг чухал сэдв юм аа гэдэг. Тэгээд энэ монголчуудын Монголын ард түмнийг аюулгүй орчинд аялахтай ажил амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тул энэ стратегийн ач холбогдлын салбар үндэсний аюулгүй байдлад гол нөлөөтэй салбарууд бол чухал юм аа гэдэг. Тэгээ энэ хууль ингээд батлагтаад авчвал бас нэг тодорхой төвшөнд бол боломж бүрднэ гэж. За ер нь бол бас энэ шилжилтийн үед тусмаа одоо гүйцэх засаглал нь эсвэл олонх нь хуучин сэтгэлгээтэй хуучнараа боддог хөгжлийн садаа болдог энэ үед шилжилтд бас их цаг хугацаа шаарддаг л да. Тэгвэл монголчууд бол бас нэлээд тийм өөдрөг сэтгэлтэй болсууд хэдийгээр одоо хүн амттай гэсэн үеийн үед сайхан гэж амьдарсаар ажилласаар ирсэн. Өнөөдөр гэсэн бас ард түмэн бол үнэн бурууг ялгаж харж бас ер нь Монгол улс хөгжнөө гэсэн ийм саналтай байгааг судалгаагаар гарсан байна тийм. Тэгээ энэ бол маш их сайн зүйл юм аа гэж ингэж хэлэх байна. Тэгээд ер нь бол өрсөлдөх чадвартай монгол хүн шиг Монголын үндэсний баялагууд байхгүй. Өрсөлдөх чадвартай гэдэг нь хөдөлмөрийн чадвартай хүн бүхэн ажил хийдэг, авч байгаа цэлэн тэтгэр нь амьдралд нь хүрэлцээтэй байдаг. Тэр нь бас хоримтлоо бий болдог. Хажуугийн орлого нь бол энэ стратегийн ордууд одоо хууль зэмшээд тэрний асрыг ашигтай аялдаг, ноогл ашиг нь даансанд нь орж идэг. Тэгээд одоо дундаж орлоготой харах нийгмийн 70-80% олон болсон ийм сайхан нийгмийн хэлээ одоо цөмөр зүтгэж байгаа. Зүтгэе хамтарч ялгаа гэж хэлэх байна. За баярлалаа гүшнүүд. Товчхон дөрвөн зүйлээр чи. За юуны төрөнд энэ стратегийн салбарт гадаад хөрөнгө оруулалтын хязгаарлах хуулийн ёслол Монгол улсын хурлаар маш яруу даруй батлах зайлшгүй шаардлагатай. За нэгдүгээр энэ асуудал одоо өнөөгийн монголчууд эдний хувьцаатай шууд холбоотой учраас энийг маш даруй батлах хэрэгтэй. За хоёрдугаар нэгэд одоо сонгуульд өгсөн байна. Цаашид дараагийн хурал, дараагийн засгийн газар, дараагийн их хурлын гишүүд өнөөгийн шиг явах юм уу үгүй юм гэдэг асуудлыг гаргаж тавьмаар байна. Монгол улсын хурал их хурлын гишүүний эргүүлэн татах хуулийн төсөл зайлшгүй шаардлагатай. За энэ яагаад ирж байгааг бол ашиг сонирхлын зөрчил. Ашиг сонирхлын зөрчил бол Монголын төрийг өнөөдөр болонгортуулж байгаа хамгийн чухал асуудал байна. Ашиг сонирхлын зөрчил авилгал ёс зүй гэдэг чинь өөрөө одоо маш их чухал асуудал. Тэгэхээр өнөөдөр та бүхэн мэдж байгаа Монгол улс архин далаад живж байна. Статистик судалгаа харж байгаад амиа орлсон улсуудын дийлэнх нь бүгдээрээ согтуу байхдаа одоо амиа орлсон байна. Тэгээд жоохон одоо тийм хатуу зүйл ярьж байна. Гэхдээ би одоо хурлын гишүүнүүд бодтой үннийг хэлхээс өөр арга байхгүй. Тэгээд Монгол улсын хурлд өөрөө архины үйлдвэр эзэн байж ягаад архиныхаа үйлдвэрээ бэлдсэн тогтоол гаргаж идэв. Ягаад одоо өөрийнхөө телевизийн талаар бэлдсэн одоо хууль гаргаж идэв. Энэ бүх зүйл чинь ашиг сонирхлын зөрчил гэдэг маш их чухал одоо ёс зүйн асуудал байгаамаа. Тэгээд нэгд 2008 оны сонгуульд өгч байна. Энэ сонгуульд өгч байгаадаа гол нь биш. Монгол улсын их хурл цаашид бид энэ ашигт мартны лиценз гэж энэ цаасыг бол зайлшгүй яг мөн чанараар нь ард иргэдэд үйлчлүүлэх ёстой. Ашигт мартны лиценз гэдэг чинь тухайн хүн тэр баялагийг өөрийнхөө өмч мэтээр ашиглах гэсэн юм ойлголт биш ээ. Би хөвдөө тэгж ойлгохгүй. Зүгээр олборлоод гаргаад ашигын ард түмэнтэйгээ хуваалцах нь асуудал ярина гэхээс шууд 100% өөрөө өмчлөх ийм одоо цаас биш ээ. Асуудал биш тийм. За баярлалаа. Ингээд арчилсан хүчний холбоо таны мэд хэлвэстэй хамтран үзэгч та бүхэн бэлтгэн өргөдөг. Монголоо шинжлэх шууд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараа энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн манай зочдын ярианаас нэгийг бодож хоёрыг тунгаасан баха мэдээж энэ их чухал асуудлыг бид бүхэн одоо ганц цагийн дотор яриад шийдвэрлээд дуусна гэдэг бол хэцүү. Тийм. Дараагийн бас одоо ярилцлагуудаараа бас одоо бас өшөө олон одоо сонирхолтой сэдвүүдээр энэ сэдвэрээ ч гэсэн үргэлжлүүлээд ярих байх гэж бодож байна. Ингээд өнөөдрөөс манай студид хүрэлцэн ирсэн Улсын хурлын гишүүн Ган Хоёг, Улсын хурлын гишүүн Баяр сайхан. За Арсын хөтөжид болгон тэргүүн Баццэг та бүхэнд бас талархснаа илэрхийлээ. Ингээд дараагийн шууд нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Энийг ирээд байгаа юм тэгээд за. Тэгвэл